Hi guys, it's me, your favorite pop culture connoisseur, and this is Hobalhoy. За юу атхан миний хөрхөн болж мөрөөдөө ээж нь ингээд ховоо цоглуулад ховоо түүгээд та нарыгаа хоолгоод хүрээд ирсэн байна. Тэгээ өнөөдрийнхөө дугаар дээр та бүхэндээ өнгөрсөн 7 хоногт болж өнгөрсөн хов живүүдийг нэгтгээд weekly recap болгоод оруулах гэж байна. За эхний gossip болохоор Sydney Sweeney-гийн тухай шинэ хов жив байна. Нэр Sydney-гийн фэнүүд байгаа бол доор комментэд бичүүлдээгээрэй заяа. Би байна, Sydney-гийн фэн байна гэж бичээрэй. За Sydney-гийн тухай шинэ мэдээлэл юу вэ гэхээр Sydney өөрийнхөө те сүү тавьчихсан байсан залуу болох Jonathan Davino-гоос ингээд engagementээ цуцалсан байгаа. Broke of her engagement. За тэгсэн мөртлөө манайхаа хэдийгээр Jonathan одоо Sydney Sweeney хоёр engagementээ ингээд цуцалчихсан боловч still together гэдээ ярьж илээ. Одоо ч гэсэн хамтдаа бол одоо хосууд хэвээр байгаа. Зүгээр л сүүгээ цуцалсан гэж хэлжсэн. Тэгээд уул нь бол өөрсдийнх нь хурим нь энэ хавар болох хэвчээс аахгүй. Тэгээд ингээд цуцаллаа бүр яг цагийг нь тулгаад ингээд engagementээ цуцалсан байна. Тэгээд Sydney Sweeney-гийн representative хүмүүс нь ярьж байгаа нь болохоор энэ хоёр нэлийн асуудалтай байгаа. Хосоогоо харилцаан дээр нэлийн асуудалтай байгаа. Тэгээд зүгээр л ингээ асуудалтай байгаа гэж хэлээгүй major issues гэж хэлсэн байгаа байхгүй. Major гэж чи айгүй том гэсэн үг байхгүй. Тэгэхээр айгүй том асуудлуудтай байгаа гэж тэгсэн. Тэгэхдээ яг ямар асуудал вэ гэдгийг нь бол угаасаа ойлгомжтой хэлээгүй. Ямар ч гэсэн тэр том асуудлуудыгаа ингээд solve хийх гээд тэрийгэ давж гарах гад ингээд хичээж байгаа гэсэн тийм мэдээллийг Sydney-гийн representative хүмүүс нь хэлсэн байлээ хэвлэл мэдээллийнхэнд. За Sydney Sweeney болохоор энэхүү Jonathan гэдэг залуутайгаа яг 2018 оноос хойш харагдах болсон. Тэрнээс өмнө бол өөрийнхөө хайр дурлалын одоо асуудлыг айгүйх тэгж даарч нуудаг байсан. Ерөөсөө ил тод байдаггүй байсан. Jonathan гэдэг залуучин Sydney-гээс 12 насаар ах байхгүй. Тийм болохоор хүмүүс бүр гайхаад энэ чинь юу бараг л нэг тийм sugar daddy situation байсан юм шүү те. Зүгээр ингээд нэг одоо санхүүгээр хангуулдаг те тиймэрхүү хөгшин залуу байсан юм шүү те. Тийм учраас ингээд ерөөсөө өөрийнхөө энэ харилцаагаа нуугаад ерөөсөө олон түмэнд харуулдаггүй байсан мэн тэр гэл айгүй хүмүүс юм ярьдаг байсан. За тэгээд удалгүй Sydney, Jonathan хоёр ингээд engaged болцсон байгаа нь баригдсан. Ягаад гэвэл Sydney айгүй тийм том одоо сүүн бөгчтэй те engagement ringтэй ингэж харагдах болсон. Тэгээд угаасаа ойлгомжтой энэ хоёр сүү тавьчихсан гэдэг нь баригдсан байгаа. За гэхдээ та нар санаж байгаа бол би энэ тухай бас ярьжсэн те Sydney Sweeney Glenn Powell-тай хамтраад нэг тийм rom-com кино тоглож байсан шүү дээ. Anyone But You гэдэг тийм romantic enigma кино тоглож байсан байгаа. За тэгээд энэ киног фильм хийж эхэлж байхад л те ингээл яг зураг авалтанд болж байгаа үед айгүй их тиймэрхүү папарацци зургууд гарч ирдэг байсан. Тэгээд энэ хоёрыг арай дэндүү ойр дотн байгаад байна. Тэгээд арай дэндүү тиймэрхүү chemistryтэй байгаад байна гэсэн тиймэрхүү айгүй их папарацци зургууд гарч ирж байсан. Яг зураг авалтын сетнээс гарч ирсэн зургууд байгаа. Түүнээс гадна яг тэр зураг авалтын үеэр ажиллаж исэн нэг тийм арын альбаны хүмүүс нь бас нэг тиймэрхүү rumor-нуудыг ингэж gossip channel-уудад өгж исэн байгаа. Тэр нь болохоор энэ хоёр ингээд яг зураг авалтын үеэр яг зураг аваагүй байгаа ч гэсэндээ яг set дээр бол ингээд би бинтгээ айгүй амар ойр дотн байдгаа. Арай л дэндүү intimate байдаг гэж айгүйх тиймэрхүү цурхлаад гарч иржсэн байгаа тухай үед. Гэхдээ тэр үед чинь энэ хоёр хоёулаа өөр өөрсдийн гэсэн relationship-т байсан шүү дээ. Тэ ингээд Sydney Sweeney бол аль үшэнэ тэр Jonathan-тайгаа ингээ engaged болчихсон байсан. Түүнээс гадна Glenn Powell ч гэсэндээ 3 жил үерхэж байгаа тийм найз охинтойгоо байсан. Тэр нь болохоор Gigi Perez гэдэг тийм модель эмэгтэй байсан. За тэгээд энэ хоёр бол ингээд хэдийгээр өөр өөрсдийн гэсэн relationship байгаа ч гэлээдээ зураг авалтынхаа үеэр арай дэндүү дотн байгаадсан болохоор хүмүүсийг айгүйх цургал гарахад хүргэсэн байгаа. За тэгээд зөвхөн тэр зураг авалтынхаа үеэр биш те ингээ зураг авалтан дээр ингээл амар яг кинон дээр амар тийм chemistry те арай л дэндүү chemistry те үнэхээр л энэ хоёр амьдрал дээр ямар нэг юм хийж байгаа байхаа гэсэн гэж бодогдуулан жүжиглэж байгаагаас гадна тэр чинь бол яг хаа айгүй сайн жүжиглэж байна л гэсэн үг шүү дээ те. Гэхдээ түүнээсээ гадна одоо өөртөөхөө тэр шинээр гарч ирэх гэж байгаа киногоо одоо сурталчлаад явдаг press tour гэдэг юм байдаг шүү дээ те. Тэр хэвлэл мэдээллийнхаа туурныхаа үеэр энэ хоёр бүр амар тийм зүгээр ярилцлаганд орж морж захтаа хүртэлтэй эсвэл улаан авсны ёсол дээр энэ тэрэнд байхдаа ер нь хоорондоо харьцаж байгаа нь бие биендээ хүрж байгаа нь ер нь тэр байгаа байдал нь арай л дэндүү chemistryтэй байсан учраас хүмүүс улам энэ яриан цаашлахад хүргэсэн байна. За тэгээд удалгүй яг тэр үеэр нь Glenn Powell-ийн нөгөө нэг найз охин болох Gigi Perez нь Glenn-ээс салсан байгаа. Glenn-ээс салчгаад тэгээд Sydney Sweeney-г Instagram дээр follow хийдэг байснаа
болчихсон байсан. Unfollow хийчихсэн байсан. За тэрнээс болоод угаасаа амар хэрэг гарч ирсэн. Ямар нэгэн шалтгаантай болоолтэй ингээд хин найз охин нь тэг Glen Powell салчингуудаа Sydney Sweeney-г unfollow хийж авах үедээ гэд тэ. Тэгээ хүмүүс айгүйх юмыг нь холбож ирсэн байгаа. За тэгээд яг хуу кинонд гарлаа. Тэгээд жоохон энэ юу чинь сургалч намжсан юм а. Энэ хоёр ингээл яриад үгүй юу яриад байгаа юм бид нар энэ бол зүгээр press tour байсан те хүмүүс иймэрхүү яриад сургалыг гаргаадсан учраас бид нар өөрсдийнхөө киног улам ингээд промот хийгээд улам хүмүүсийг үзмээр болгохтол санагдуулах гад ингээд улам тэрэнд нь тэр narrative те энэ хоёр ингээд хоорондоо явуулдаг байхаа гэсэн тэр narrative нь илүү ингэж улам тоглож исэн, жүжиглж исэн тийм учраас улам бит хоёр ингээд хэл мэдээллийн өмнө бие биендээ хүрээд ч юм уу тийм юмыг албаар хийж исэн маа гэдэг тийм тайлбарыг өгсөн байдаг. I have to ask because there's chemistry sitting here. Is this like a little romance? No. It's not. No. Well, then you guys really But we do love each other, and honestly, this is one of the most spectacular humans I've ever met. She's really incredible. За тэгээд тэр кинонд гарч дууслаа. Тэгээл энэ хоёр угаасаа энэ чинь бол зүгээр PRSMA гэж ингэж тайлбарлсан болохоор энэ хүү сургалтанд бас ингээд намжаад за үнэнээс л те тиймэрл PR стантль байсан байлгүй дээ. Ягдгүй Sydney Sweeney чи still нөгөө сүүц залуутайгаа Jonathan-тайгаа engaged хэвээрээ байсан болохоор тэгээд тэр сургал ер нь ингээд намжсан байдаг. Гэхдээ одоо энэ хүү сургалтанд дахиж гарч ирж байна манайха. Ягаад вэ гэхээр сая хэллээ штэ. Jonathan, Sydney хоёр engagement-тэй ингээд цуцалсан байгаа. За энэ мэдээ гарсны дараахан энэ хоёр ингээд engagement-тэй цуцалчихлаа гэсэн яриа гарсны дараагаар нь Sydney өөрийнхөө Instagram дээр байсан нэг сүйт залууга үнсэж байгаа нэг тийм зураг байсан байхгүй. Тэр зургаа устгачихсан байсан. Гэтэ тэр нэг аюу гайхалтай байгаа зү. Хэдийгээр энэ хоёр чинь сүүгээ цуцалсан ч гэсэндээ still хосууд хэвээр байгаа гэж яриадсан шүү дээ. Тэгсэн мөртлөө яагаад ингэ очиод тэр зургаа устгацсан бас аюу сонирхолтой. Түүнээс гадна тун удалгүй заа энэ хоёр гэдэг нь Sydney Sweeney, Glen Powell хоёр Glenny дүү эмэгтэйгийнх нь хурман дээр явж байгаа нь харагдсан. Texas-т. Техас маж руу очиод тэ энэ хоёр бүр Glenny дүүгийнх нь хурман дээр Sydney-г авчирсан байгаа байхгүй тавуулж. За тэгээ үүнээс нь болоод нөгөө нэг цурхал нь дахиж гарч ирэхэд хүрж байгаа байхгүй тэ. Sydney, Glen Powell хоёр яалтчгүй юм харилцаатай юм байна тийм учраас ингээд Sydney өөрийнхөө engagement-ийг цуцлаад Glenny гэр бүлийнх нь ийм intimate event руу очиж явах үедээ гэдэг тийм яриа гарч эхлэхэд хүргэсэн байгаа. За ийм шинэ мэдээлэл гарч ирсэн байна Sydney-гийн хувьд. Тэгээд одоогийн байдлаар энэ хоёрын аль нь ч Glen ч бай, Sydney ч бай ерөөсөө тэгж өөрсдөө харилцаа confirm хийсэн тиймэрхүү зүйл хийгээгүй байгаа. Гэхдээ Glen саяхан бас нэг ярилцлаганд орсон байлээ. Тэгээд угаасаа сурвалжлагч нь асууж байгаа байхгүй юу. Тэгээд тэр хурман дээр ингэж та хоёрыг хамт явж байгааг харснаас болоод бүүн яриа болсон шүү дээ. Тэрэнд юу гэж хандаж хэлмээр байна гэсэн чинь үгүй тэр чинь угаасаа л те манай одоо дүүгийн хурим болсон. Тэгээд манай гэр бүлийнхэн угаасаа ийм хурим амар тийм сүртэйгээр хийдэг. Тэгээд манай дүүгийн харилж хүндэлж явдаг одоо дотных нь бүх хүмүүс очсон. Тэгээд тэрний нэгэн Sydney байж таарсан. Ингээд одоо баг Sydney Sweeney-г дүүтэй амар тийм найзууд ухааны юм шиг тийм мэдээлэл өгсөн байлээ. Гэхдээ хүмүүс бол тэрэнд нэг итгэхгүй байгаа. За манайхаа ингээд дараагийнхаа мэдээлэл рүүгээ орцгоё. Дараагийн gossip болохоор Kim Kardashian болон Lana Del Rey хоёрын тухай ховж байгаа. За та нар мэдэх бол Kim Kardashian, Lana Del Rey хоёр ч уулнал айгүй тийм дотн одоо найзуудын харилцаатай бүр дээр үе хэдэн жилийн өмнөөс л ингээл айгүй тийм дотн харилцаатай байсан. Тийм ч учраас бүр Lana Del Rey, Kanye West болон Kim Kardashian хоёрын хурман дээр нь дуулж исэн. Дуулахтаа манайхаа үн төлбөргүй дуулсан байгаа. Ягаад гэвэл тийм дотн найзуудын харилцаатай учраас. Тэгэл ер нь ярьцлаган тэр дээр өөртөө ингээл ярьдаг. Би өстө Lana хайртай гэл нөгөөт нь ч гэсэндээ те. Би өстө Kim хайртай гэл айгүй тийм найзуудын дотн харилцаатай байдаг байсан. Тэгээд та нар санаж байгаа бол өнгөрсөн жилийн Met Gala дээр энэ хоёр ингээл айгүй хоорондоо дотн байгаа нь харагдсан. Тэгэл хоорондоо хамтдаа ярьцлага өгөөл те. Хүмүүс ингээд асуугаалтай Kim чи Lana-гийн юунд нь дуртай вэ гэсэн чи oh my god бүх юмд нь бол төгс гээл Lana ч гэсэндээ ер нь адилхан хариулт өгжсэн. Тэгээ угаасаа ойлгомжтой энэ хоёр амар дотно. Тэгсэн чинь энэ хүү дотно харилцаа нь ингээд дуусгар болж ах шиг байна. За яасан бэ гэхээр Kim Kardashian Lana Del Rey шүүхэд өгсөн байна. Манайхан шүүхэд өгсөн заяа. Шүүхэд өгөөд $1 сая нэгэмжилсэн байна. За ямар шалтгаанаар ямар үнэлтэйгээр лоссууд хийж байгаа вэ гэхээр Kim өөрийн гэсэн Skims гэдэг брэндтэй тий. За тэгээ энэхүү брэндийнхаа одоо кампейн тэ сурталчилгааныхаа хүрээнд Kim ингээ ер нь янз бүрийн өөр
celebrity хүмүүстэй хамтарч ажилладаг байгаа. Одоо жишээ нь бол Lana Del Rey байна, Sabrina Carpenter, Megan Fox, Victoria's Secret-ийн Angel Sud, Cardi B, Kate Moss гэх мэтчлэн маш олон celebrity хүмүүстэй ингэж хамтарч ажиллаад тэрхүү celebrity хүмүүс нь Skims-ийг өмсөж байгаад одоо сурталчлаад тийм пост хийх юм уу, янз бүрийн кампейнд нь оролцох, рекламад оролцох гэд тиймэрхүү зүйлүүд зөндөө байдаг. За тэгээ Lana Del Rey яг тэр бусад одуудын адил Skims-тэй хамтарч ажилласан байгаа. 2024 оны 1 сард кампейнд нь оролцож хамтарсан байхгүй юу. За тэгээ Lana Del Rey яг тэр Skims-ийн хувцснуудыг нь өмсөж байгаад зураг авалт хийгээд тэрхүү зургуудаа ингээ 3 өөр пост болгоод ингээ Instagram дээр хийсэн байгаа. Гэхдээ Lana тэр Instagram дээр тэр зургуудаа оруулахдаа пост хийхдээ ерөөсөө paid partnership ч юм уу эсвэл ad одоо advertising энэ гэсэн юм а disclose хийгээгүй. За тэгээ Америкийн хуулиар манайхаа иймэрхүү брэндүүд чинь ингээд янз бүрийн инфлюенсер хүмүүстэй ажиллах ч юм уу, celebrity хүмүүстэй ажиллах ч юм уу те хэрвээ ингээд мөнгө төлөөд юмаа сурталчлуулж байгаа бол заавалчгүй тухайн хүн нь яг тухайн инфлюенсер, celebrity заавалчгүй ингээд тэрийг disclose хийж явах хэрэгтэй. Энэ бол реклам шүү. Энэ бол ad шүү. Энэ бол paid partnership шүү гэдгээ хүмүүст ил тодор ингэж disclose хийж харуулж байх хэрэгтэй. Гэтэл Lana Del Rey огтхонч тэгэж paid partnership гэдгээ юм уу эсвэл реклам шүү. Би энэ зургийг одоо ингэж хийхийн тулд төлбөр авч байгаа шүү гэдгээ хүмүүст одоо ил тод тавиагүй. Ямар ч тийм одоо бичгнүүд байгаагүй paid partnership ad hashtag ad энэ төргээл та нар хардаг шүү дээ тийм юм огтхонч байгаагүй. Зүгээр ингээд Skims-ийг өмсчихсэн зургуудаа тавингуудаа bad and bougie гэж биччихсэн байхгүй тийм captionтэй. Тэнгүүтээ зүгээр Skims-ийг mention хийчихсэн байсан. Зүгээр @Skims гэчихсэн. Гэхдээ тэр чинь бол ерөөсөө paid partnership гэж харуулахгүй байгаа байхгүй зүгээр л тэр одоо брендийг mention хийж байгаа юм шиг болчихж байгаа. Заавалчгүй paid partnership эсвэл hashtag ad гэдгээ заавал disclose хийх хэрэгтэй. За тэгээгүй улмаас болоод Kim Lana Del Rey ингэж шүүхэд өгж байгаа юм. Хүмүүс юу гэж бодож байгаа вэ гэхээр Kim-ийн одоо Lana Del Rey шүүхэд өгж байгаа шалтгаан нь болохоор өөрийнх нь брэнд нь Skims одоо fine хэлгүүлсэн байх гэж бодож байгаа байхгүй одоо торгуулсан. Тэгээ эн чинь өөрөө брэнд байж ерөөсөө ингээд сурталчилж байгаа хүн нь ингээд ad гэдгээ disclose хийхгүй болохоор нөгөө брэнд нь асуудалд орж байгаа байхгүй. Тэгээ брэнд нь яг одоо тэр улсын байгууллагаас торгуулж байгаа гэсэн үг одоо ийм зөрчил гаргаж ийгээ торгуулсан байгаа. Тийм учраас ингээд Kim одоо Lana-г шүүхэд өгөхөөс өөр аргагүй болж байгаа байх гэж бодож байгаа. За тэрийг бол би үнний магадлал өндөртэй гэж бодож байгаа. Яагаад вэ гэхээр Kim ч өөрөө Lana-тай амар дотн найзууд мөртлөө тэг яаж хаад өөрөө тэр бомт хүн байж иж ганц сая долларын төлөө найзаагаа ингээл шүүхэд өгнө гэж байхгүй бах. Одоо өөрийнх нь компани нь өөрийнх нь брэнд нь ингээд торгуул одоо ноогдсон учраас те ийм зөрчил гаргалаа гэд асуудалд орсон учраас одоо те бид нар буруу юм хийгээгүй энэ хүн те энэ бидний хамтарч ажилласан энэ хүн celebrity өөрөө ингээд disclose хийгээгүй байна бид нар буруутай биш гэдгийг одоо харуулах гэж тэгэж одоо тийм шаардлагаар шүүхт өгж байгаа байх гэж бодож байгаа. За тэгээ одоо харжлаа энэ хоёр ингээд бүр шүүхийн хэмжээнд очихгүйгээр наан settle хийчих үү эсвэл бүр яг trial болох уу угаасаа trial болохгүй л ах угаасаа ойлгомжтой бүр шүүхийн хэмжээнд тэгж очихгүй бах наан зүгээр өмгөөлөгчд нийлж байгаа л тохиролцож байгаа гэж бодож байна. За ямарч энэ хоёрын хооронд ийм зүйл болсон байна. Тэгээд энэ хоёр маань still найзууд үлдээсэ гэж би хүсэж байна. За Shopee цагийн минаас худалдаа авалт хийдэг хүмүүс хүссэн төлбөрийн нөхцлөөрөө төлбөрөө төлдөг гэдгийг та нар мэдэх үү? Та хаанаас ч хэдийд ч Shopee цагийн минаас StorePay, Apple Pay, худалдаа хөгжлийн банк, Pocket Zero, цахин зээл, M-банк, Toki болон бусад олон төлбөрийн нөхцлүүдээс дуртаагаараа өөрт тохирох төлбөрийн хэрэгслээр хүсснээ сонгон нэг дороос захиалан хүргүүлээрэй. Shopee цагийн минь хамгийн олон төлбөрийн нөхцөлтэй үндэсний тэргүүлэгч цахим худалдааны платформ. За юугаар төлөх юм лээ? Дуртай гараад байна. Store Pay-ээр төлчихөө. Дуртай гараад байна. Apple Pay-ээр төлж болох уу? Дуртай гараад байна. Фактор урьдчилгаагүй авч болох юм уу? Дуртай гараад байна. Зээлээрээ Дуртай гараад байна. Shopee-гоос Дуртай гараад байна. Дуртай гараад байна. Дуртай гараад байна. Дуртай гараад байна. Ханаас ч тэдэд ч хүссэн төлбөрийн нөхцлөөрөө дуртайгаар төл. Хамгийн олон төлбөрийн нөхцөлтэй Shopee зээлээ. Нэрэл бүгд байт юм шүү дээ. За дараагийн мэдээлэл болохоор Justin Bieber-ийн тухай мэдээллүүд байна. Би уулнаас саяхан өнгөрсөн 7 хоног Justin Bieber-ийн тухай одоо Instagram дээр хийж байгаа солиотой зүйлүүдийн тухай бүхэл бүтэн нэг бичлэг хийгээд оруулсан те. Тэрний дараагаар ч гэсэндээ тэр бичлэгийг оруулсны дараагаар ч гэсэндээ маш их олон шинэ мэдээллүүд, шинэ зүйлүүд гарч ирсэн байгаа. Тэгээд
хүрэхгүй байхын аргагүй. Тийм учраас ингээд weekly recap та оруулж байна. За Justin ингээд солиорол сонь юмнууд Instagram дээр постлол story хийгэлсэн шүү дээ. Тэрнийхээ хэдхэн хоногийн дараа өөрийнхөө шинэ хувцсны брендийг гаргаж байгаа гэдгээ лонч хийж байгаа гэдгээ олон түмэнд танилцуулсан байгаа. За тэгээ хүмүүс бодоод байгаа хгүй тэгж солиородсон баг зүгээр өөрийнхөө брендийг тэг ингээд сурталчлах гад тэгж хүмүүсийн анхаарлыг авч ирсэн юм шүү гэж хүмүүс бодож байгаа. За энэ ямар нэртэй брэнд вэ гэхээр өчтдөө Skylark гэдэг нэртэй брэнд заяа. Тэгж уншигдана. Тэгсэн мөртлөө та нар зүгээр яг энэ үгийг нь харахаар тэгж уншихааргүй заяа. Нэг амар сонин харагдаж байгаа заяа. Нэг зүгээр нэг үсгний цуглуулга юм шиг. Тэгсэн мөртлөө Skylark гэж унших юм гинэ. За гэхдээ энэс өмнө Justin чин өөр ингэсэн бас clothing brandтэй байсан шүү дээ. Тэр нь болохоор 2020 онд launch хийсэн Drew House гэдэг team clothing brand байсан. Яагаад Drew House гэдэг вэ гэхээр Justin-ы өөрийнх нь middle name нь Drew гэдэг учраас ийм Drew House гэдэг брендийг гаргасан байгаа. Тэгээд энийг Ryan Good гэдэг ийм залуутай нийлж хамтарч гаргасан брэнд байсан. Гэхдээ одоо тэрийг ингээд өөрчлөөд бүр тэр Drew House гэдэг брэндээ орхиод тэгээд Skylark гэдэг ийм шинэ брэндийг гаргаж ирж байгаа. За тэгээд Skylark гэдэг энэ хүү брэндээ advertise хийх гэж байгаа нэг тийм бичлэг гаргасан байгаа аахгүй юу. За тэгээд тэр бичлэг нь бас айгүй тийм symbolism зүйлүүд айгүй ихтэй заяа. Ингээд цаана айгүйх далд утгатай гэсэн үг. Окей. За тэгээ энэ болохоор нэг тийм animated бичлэг байгаа аахгүй юу. Тэгээ яг өөрийг нь харуулж байгаа нэг тийм animated character байгаа юм. Яг тэр character нь ингээл өөрөө гэсэн үг шүү дээ. Тэгээ Justin ингээл гудамжаар scooter унаад явж байгаа аахгүй юу. За scooter тэр унж байгаа scooter нь бас айгүй тийм symbolic. Яагаад вэ гэхээр өөрийнх нь нөгөө нэг менежер нь байсан. Тэгээ өөрийг нь олж илрүүлсэн нөгөө залууч хэм бэлээ. Scooter Braun тэ. Тэгээ Scooter Braun-ыг саяхан хэдхэн сарын өмнө unfollow хийчихсэн штэ. Instagram дээр бүр unfollow хийгээд ямар ч харилцаагүй болсон байгаа. За тэгсэн чинь яг ингээ Scooter-ыг унаад явж байгаа байхгүй тэ. Тэгж яагаад Scooter-ыг ингээ орхиод нэг байшингийн өмнө Scooter-ыг орхиод тэгээд ингээ байшин руугаа яваад орж байгаа байхгүй. За тэгээд тэр байшин руугаа яваад орсон чинь яг тэр бассейн байгаа байхгүй. Бассейнд нь ингээ нэг floaty дээр тийм teddy bear за нэг тийм бамбуушны чихмэл шиг юм ингээд хөөд гэж байгаа байхгүй. За тэгээд тэр бамбуушн дээр нь тэр floaty дээр нь ч гэсэндээ тэ ингээ Drew гэж биччихсэн байдаг. Яг нөгөө нэг өмнөх брэнд нь тэ Drew House гэх тэр өмнөх брэндийнх нь нэр нь байгаа байхгүй. За тэгээд Justin тэр одоо Flory-г ингэж явуулаад тэр Teddy Bear-ыг ингэж явуулаад тэгээ та нар ингээд бассейныг нь харах юм бол ярьчтэй бассейнд хус нь ингээд айгу тийм toxic waste шиг харагдаж байгаа зөө айгу тийм хортой зүйл шиг харагдаж байгаа. За тэгээд Justin тэр байшингаас гараад яг гарахынхаа өмнө нэг чүдэн заваа заяа. Тэр чүдэнзэн дээр нь болохоор өөрийнх нь яг Skylark гэдэг одоо энэ хүү шинэ брендийнх нь лого нь байж байгаа заяа. Тэгээд чүдэнзээ зураад гал тавьчихдаг. Гал тавингууд нөгөө нэг байшин нь ингээд шууд шатж байгаа байхгүй тий. За тэгээд нөө тэр шатж байгаа байшингаасаа Justin гарч яваад Hailey Bieberтэй ингэж одоо уулзаад Hailey яг өмнө зогсож байсан. Тэгээ Hailey-г ингээ үнсээд тэгээ энэ хоёр ингээд хүүхдэд түрээд тэгээ stroller түрээд ингээд явж байгаа байхгүй. Тэгээд энэ хоёр ингээд хаашаагаа явж байгаа вэ гэхээр шинэ байшин байгаа юм заяа. За тэгээ тэр шинэ байшин нь болохоор Skylark гэдэг энэ хүү брендийнх нь логоны хэлбэртэй тийм шинэ байшин байгаа. Тэгээ энэ хоёр ингээ хүүхдтэйгээ шинэ байшин руугаа яваад орж байгаа нь харагддаг. За ийм амар symbolic бичлэг байсан. За тэр нь бол юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхээр те би танарт хэлжсэн шүү дээ өмнө нэг хийжсэн бичлэгнээр ярьжсэн Justin өөрийнхөө өмнө нь хуучин ажилдаг байсан бизнес менежерүүд ер нь менежментүүд гэдэг те бүх хүмүүсийгээ сольсон яагаад гэвэл тэрхүү хүмүүс нь өөрөөс нь айгүй их одоо мөнгийг шулж авч ирснийг те нууцаар хулгайлж авч ирснийг ингээд олж мэдсэн учраас ингээд бүх менежментүүдээ бизнес менежментээр өөрчилсөн тийм ч учраас ингээд хамт урд нь ажилладаг байсан хүмүүсийг бүгдийг нь Instagram дээр unfollow хийгээд ингээд Scooter Braun энтрийг unfollow хийгээд унсан. Тэгээд тэрийг харуулж байгаа байхгүй энэ хүү видеогоороо ингээд тэр Drew House гэдэг хуучин брэнд нь ингээд байхгүй болж гин би ингээ орхиж явуулж гин тэгээ Scooter унж байгаа тэр Scooter ингээд хайчихсан шүү дээ тэгвэл Scooter Braun-ыг ингээд хайж явуулж байгаагаа харуулж гин тэгээ тэрийг шатаагаад одоо ингээ шин юм эхэллээ гэд тэрийг харуулж байгаа байхгүй. Тэгэхээр ийм маш symbolic видео болсон байлээ. За тэгээ энэ брендийнх нь одоо яг эхнийх нь item-ууд нь болж гарч ирж байгаа нэг хэсэг зүйлүүдийг бас харуулсан. Тэрэн дээр нь болохоор тийм хөрийн интерл байгаа байхгүй. Ер нь нэг тийм essentials тэ нэг тийм sweatpants, sweater, hoodie гэсэн нэг тиймэрхүү юмнууд байгаа юм шиг байлээ. За тэгээд түүнээс гадна одоо нэг тийм углаач гэх юм уу те нэг сандалч гэх юм уу те нэг тиймэрхүү тавч шиг юмнууд байгаа заяа. Тэгээд тэд нар нь болохоор манайхаа
амар easy-г санагдуулсан. Би зүгээр ингээ анх харчаал эн чинь одоо easy юу да, easy-тэй хамтарч байгаа юм бах та гэж баг бодуулсан. Амар адилхан та нар ч гэсэндээ ингээд санал нийлэх байх. Ер нь айгүй адилхан харагдчихжээ. Тэгээд баг Kanye-гийн easy-г ингээ copy and paste хийчихсэн юм шиг харагдчихсан. За тэгээ бас нэг юу мó нүдний шил байсан. Ер нь тиймэрхүү загварын нүдний шилийг Justin өөрөө ингээд зүүх айгүй дуртай байдаг штэ. Ингээд дандаа тиймэрхүү төрлийн нүдний шил зүүж гэсэн явж байгаа харагддаг. Тэг яг тийм нүдний шил байсан. За түүнээс гадна утасны кейснүүд байлаа. Тэр утасны кейс надад л айгүй таалагдсан. Айгүй тийм арталтаа нэг юм томбгор юмтай. Тэг тэр нь надад амар таалагдсан. Тэгсэн чинь хүмүүс болохоор тэрэнд айгүй дуртай биш байгаа юм шиг байлаа. Айгүй хүмүүс ярьж байгаагаар болохоор ямар сонин юм утасны кейс вэ? Байрч болохгүй нэг юм сонин бомбоос юм да гэдэг те. Надад бол айгүй гоё харагдчихсан. За иймэрхүү зүйлүүдийг одоогийн байдлаар ингээд launch хийчихсэн байгаа юм байна лээ. За энэхүү шинэ брэнд нь болохоор Justin-ийн тухай шинэ мэдээллүүдийн нэг нь байлаа. За одоо дуусаг байна манайхан Justin-ийн тухай дуусаг байгаа шүү. Цаадах чинь бас зөндөө олон сонь юмнуудыг хийсэн. Окей. Тэгээд тэднийхэн тухай ярилццгаая. За би Justin Bieber-ийн тухайтай хэрхэн одоо өөрийнхөө Instagram дээр сонь юм постлоод байгаа вэ гэдэг тухай бичлэг бүхэл бүтэн нэг бичлэг хийчээд апплод хийгээл дараад нь харсан чинь цаадах чинь дахиад айгу сонин тийм зүйлийг постлчихсан байсан. Тэр нь бас айгу их яриа болсон. Өөрийнхөө story дээр нэг тийм meme тавьчихсан байгаа байхгүй. За тэр meme нь ямар meme байсан бэ гэхээр штэ те Lord of the Rings гэх тэр кино байдаг штэ те. Гэтэ би тэр киног үзэж байгаагүй л дээ. Гэтэ нэг тийм сонин creature байдаг да. Нэг тийм айгу амар те. Тийм creature байдаг. Тэр creature одоо ингээ бөгж барьчихсан ингээ камер л хараад те. Гэдэг тийм амар mesmerized болцсон байгаа юм шиг тийм царай байгаа байхгүй. Тэнгүүдээ тэрэн дээр нь бичигдсэн байгаа caption болохоор ингээд social дээр хэрхэн эмэгтэйчүүд дөнгөж одоо engaged болсон эмэгтэйчүүд хэрхэн аашилдаг вэ те бөгжөө гайхуулаад гэсэн нэг тийм утгатай meme байгаа байхгүй. Тэгсэн чинь тэрийг ингээд тавьчихсан байсан. Тэг хүмүүс тэрийг юу гэж бодсон гэж of course. Саяхан Selena Gomez engaged болсон учраас одоо Selena Gomez-ыг shade хийж ин Selena Gomez-ыг тиймэрхүү одоо Selena Gomez ч угаасаа юу ачаа те engaged болчоод амар их ингээл бөгжөө гахуулалсан шүү дээ. Айгу их тиймэрхүү постнуудыг хийжсэн. Ингээл бөгжөө харуулсан, бөгжөө ингэчихсэн. Эсвэл ингээл Benny-тэйгээ хамтдаа ингээ бөгжөө харуулчихсан. Эсвэл зүгээр бөгжнийхөө зураг мөргийг гэлтэй амар их тиймэрхүү бөгжнийхөө зургнуудыг постлж исэн. Тэгээ баг тэрэнд нь shade хийж байгаа юм шиг те Selena-г shade хийгээд байгаа юм шиг тийм story хийсэн байна лээ. Тэгээ хүмүүс бас тэрийг нь айгүйх яриа болгож ярьсан байгаа. Түүнээс гадна манайхаа сая 2 хоногийн өмнө бас нэгэн зүйл боллоо. Яасан бэ гэхээр Justin Selena-гийн нэг зургийг, нэг постыг нь Instagram дээр лайк хийж агаад баригдсан байгаа. За гэхдээ яг Selena-гийн өөрийнх нь Instagram-ийн постыг бол лайклаагүй заяа. Угаасаа энэ хоёр чи би нэг Instagram дээр follow хийдэггүй штэ. Complex гэдэг одоо Instagram байгаа. Complex гэдэг чинь ер нь нэг American team entertainment тиймэрхүү outlet ахгүй media outlet. Тэгээ Complex-ийн Instagram account Selena Gomez-ийн өөрийнхөө Instagram дээр хийчихсэн байсан тийм шин зургнуудыг пост хийгээд тавьчихсан байсан ахгүй. Тэгсэн чинь тэрэн дээр нь Justin Bieber like хийгээд хийсэн байсан баригдсан байна заяа. Нэг эмэгтэй тэрийг нь бариад screenshot хийгээд заяа. Яг тэр Justin-ыг like хийчихсэн байгааг нь screenshot хийгээд өөрийнхөө TikTok дээр гарч ирээд ингээд харуулсан байгаа. Тэгээ энэ эмэгтэй болохоор ингээд зүгээр Complex гэх тэр Instagram аккаунтыг дагадгийн байна л да. Тэгээ зүгээр ингээд scroll хийгээ явжсэн чи яг тэр Complex гэд IG-н Selena-гийн яг тэр постыг ингээд постлчихсан байсан. Тэгээ харсан чинь Justin Bieber liked гэд тэг ингээ гарч ирдэг штэ тий. Яг тэгээд гараад ирчихсэн байсан. Тэрийг нь тэр эмэгтэй ингээд скриншот хийж аваад эхлээд найзууд руугаа явуулсан байлээ заяа. Гяс найзууд руугаа яваа тэр скриншот хараад oh my god Justin ингээд энийг лайклчихсан байна гэд. Тэгээд тэр хооронд нь буцаад ингээд найзууд руугаа текст биччихээд тэгээ буцаад очисон чинь Justin аль үшнээ тэр лайк авчихсан байсан. Тэгэхээр угаасаа ойлгомжтой лайклээ гэж лайклаагүй accidentally тий ингээд одоо санамсаргүйгээр лайк хийчихсэн байсан юм шиг үлээ. Өөрөө ингээд угаасаа Justin энэ юг Complex-ыг follow хийдэг юм байна лээ. Дагдаг юм байна лээ энэ Instagram аккаунтыг. Тэгэхээр одоо өөрийнх нь Instagram-ных нь feed дээр нь тэр Complex-ийн пост нь гарч ирсэн гэсэн үг шүү дээ. Тэгэл харж байгаа л нэлээд удаан л харж ирсэн байлгүй дээ. Тэгээ айгүй олон зургнууд байсан болохоор ингээд scroll хийж агаад андуураад арчихсан юм шиг байлээ. Тэмүүтэ гэлтэй өөрийгөө анзаараад лайк хийсэн гэдгийг анзаараад тэр лайка буцааж авсан байх гэж хүмүүс гадарлаад байгаа. Тэр нь бол угаасаа баг үнэн баг. Тэр постн дээр нь болохоор ингээ Selena Gomez-ийн зүгээр ганцаараа толон давхалцсан зураг байсан. Тэмүүтэ Benny Blanco-тай ингээ бүр үнсэлцэж байгаа зураг нь байсан заяо. Тэгээд одоо элсэн дээр Benny plus Selena гэжсэн тийм зүрх мөргөнд хийжсэн тиймэрхүү
зураг байсан. Тэгээ Selena Gomez-ыг ганцаараа авахулчихсан зураг мөрөгтэй толмол нь ингэж авахулчихсан тийм зураг мөргнүүд нь байсан. Тэгээ тэрийг одоо ингэж бүгдийг нь scroll хийж агаад л Justin лайклчихсан юм шиг байгаа байхгүй. Гэтэ та нар тэгжсэн үү? Тиймэрхүү үйл гаргаж ирсэн ингээд лайк дараа гэж бодоогүй хүнийхээ юм дээр ингээд зүгээр сток хийж авч агаад ингээд дарчихсан тохиолдол байдаг л үстэй. Тэгээ баг хүн болгонд л байдаг бах. Тэгээд ер нь самсргүйгээл тэгээд дарчихсан юм шиг үлээ хөрх юмтан Justin. Тэгээд баригдсан байна. Тэг хүмүүс одоо ярьж байгаа байхгүй юу? За Justin, Hailey энэ төр гарч ирэл дахиад бид нар тэгж Justin тэгж лайклаагүй энэ бол glitch байсан те техникийн саатал байсан гэж дахиад л тийм юм аа л ярих бах. Ягаад гэвэл янз бүрийн болонгот те нэг unfollow хийсэн үед ч юм уу эсвэл ингээд like mic хийсэн байх үед дандаа л гарч ирээд те техникийн асуудал, техникийн саатал эсвэл хүн амьтан хакер систем гэж ярьдаг. Тийм учраас одоо бас л тийм тайлбар тавих хаа гэж хүмүүс бас яриад байгаа. За эднэрийн тухай Justin, Selena, Hailey энэ гурвын тухай одоо яриа интернетээр намжаагүй л байгаа. Яригцаар л байгаа заяа. Бүр амар юм болж байгаа. Юу болсон бэ гэхээр өштэй те нэгт заяа. TikTok дээр нэг дуу, нэг audio амар viral болоод байгаа. Ойрын үед бүр амар viral болсон. Тэр нь ингэдэг зав. Ayo Benny. Believe me. If I was with Selena, I would still be treating her better than you. Better than you. Ayo Benny. Believe me. If I was with Selena, I would still be treating her better than you, better than you, Benny. I love Hailey. But if I was with Selena, I would still be treating her better than you, better than you. Та нар сонссон байх дээ тэр амар viral болж байгаа. Энэ эмэгтэй зөвөр өөрөө нэг дуу муу хийдэг те тийм төрлийн эмэгтэй байгаа байхгүй юу. Тэгээд зүгээр хошин байдлаар одоо Justin-тэй адилхан юм алгаа. Justin нэг тийм алгаа ингээл өмсчдэг штэ те ингээл амар толгоон дээр тавиад яг Justin-ы тийм өмсдөг малгайтай адилхан малгай өмсөнгүүтээ зүгээр энэ бол ингээд Justin-ы шинэ гаргаж байгаа дуу гэд те Benny-д зориулж Selena-д гаргаж зориулж байгаа ийм шинэ дуу гэд зүгээр өөрөө зохиосон дуугаа ингээд дуулж байгаа байхгүй. Яаж яагаад өөрийнх нь хоолой нь Justin-ы хоолойтой амар адилхан сонсогддог заяа. Тэгээд зүгээр ийм хошин байдлаар ийм дуу хийчихсэн чи тэр дуу нь бүр амар viral болоод одоо бүр хаасаагүй TikTok-оор явж байгаа. Одоо иймэрхүү remix хийдэгтэй иймэрхүү дуу муу хийдэг төрлийн TikTok хүмүүс бүгдээрээ өөрсдийн гэсэн тийм remix хийж байгаа зөө. Цаана ингээд дуу тавиад, аялгау тавиад, beat тавиад тэ өстой бүр үнэнгээсээ дуу юм шиг болгоод ингээд иймэрхүү remix-уудыг амирх гаргаж байгаа зөө. If I was with Selena, I would still be treating her better than you, better than you. I was with Selena, I would still be treating her better than you, better than you. Тэр нь бүр амар viral болж байгаа. Тэгээд бүр амар хэдэн сая үзэлт авчихсан. Хэдэн сая байсан бэлээ 30 хэдэн сая жилүү тиймэрхүү үзэлт авчихсан. Тэгээ аль үшээ 8 сая like mic авчихсан явж байгаа. Энэ original одоо видео заяа. Түүнээс гадна нөгөө remix-үүд нь ч гэсэндээ амар viral болж байгаа. Тэгээ энэ нэмэгтээ бас энэ айгүй их тэгж viral болсон учраас өөр бас нэг дуунууд хийсэн юм байна лээ заяа. Ингээд худлагаасаа Justin болж дуулж байгаа юм шиг тийм дуунууд хийсэн юм байна лээ. Гэхдээ энэ нь хамгийн их viral болсон дуу нугаа. Ayo Benny. Яаж байгаа амар catchy дуу байгаа зү та нар ингээд сонсохоор амар catchy шууд толгоонд ч орохоор нэг тийм амд ч орохоор тийм аялгаутай дуу байсан. Үгийг нь та нар сонсох юм бол тэ ингээд нэг Justin Benny-д ингээд хандаж хэлж байгаа юм шиг. Хөөе Benny тэ би Hailey-д хайртай гэхдээ хэрүү би Selena-та одоо хүртэл ингээд үргэжсэн бол би Selena-г чамаас дээр тэ Selena-г хайрлах байсан юм а гэсэн нэг тийм утгатай. Тэгээ ийм бадаг байдаг заяа. Benny Blanco, saw you on that TikTok, saw you on that Insta гэсэн нэг тийм бадаг байдаг. Тэр нь болохоор тэгээ Benny би чиний одоо тэ зургнуудыг чи Instagram дээр хаарсан, чиний зургнуудыг чи одоо бичлэгүүдийг чи TikTok дээр хаарсан. Тэр чинь намайг өвтгөж ийн энэ төр гэсэн тэ тийм үхтэй айгу зэвүүн ч юм уу тэ тийм дууг одоо ингээд хийгээ бүтээчихсэн байгаамаа.
Тэгээ тэр нь бүр ингээ viral болоод тэг хүмүүс Justin Hailey хоёр энэ дууг сонсчод юу бодож байгаа болоо гэдэг тийм юм яриад байгаа. За үүнээс гадна энэ viral болоод байгаа дуунаас гадна бас нэгэн зүйл TikTok дээр амар viral болж байгаа. Бас л яг Hailey Justin хоёртой холбоотой зүйл заяа. Энэ хоёр баг ер нь 50 байна гэж байхгүй хаа. Хүмүүс иймэрхүү юмнууд гаргаж ирээд юу вэ гэхээр нэг эмэгтэй заяа. Нэр нь хэн бэлээ? Sydney Joe гэдэг эмэгтэй байгаа хгүй TikToker. За тэр эмэгтэй зүгээр л хошин байдлаар нэг тийм скет хийж гисэн заяа. Скет гэдэг чинь нэг төрлийн жижигхэн жүжиг ч юм уу те хийсэн байгаа хгүй өөрийнхөө TikTok дээр. За тэр нь болохоор group chat гэдэг нэртэй заяа. Тэрэн дээр нь юу болж байгаа вэ гэхээр үйл явдал нь юу вэ гэхээр бага юм найз охтууд хоорондоо ингээл мессеж хийж байгаа хгүй group chat ингээ мессежэл хэдүүлээ ингээл хамтдаа охтуудаараа girls night out хийгээд ингээд dinner явна үстэй гэл тэрийгээ ингээд төлөвлөж байгаа хгүй орой хоолнд охтуудаараа явах гал. Тэгэл тэрэнд нь штэ те тэр group chat-нд нь Hailey байгаа хгүй юу? Hailey Bieber. За Hailey байгаа гэсэн чинь тэр Hailey-гийн үнтгэн тэр найз охтууд руугаа бичээл те. Би одоо girls night out гэдгийг мэдчихээн л та тий охтуудаараа явна гэж тохирсон. Гэхдээ Justin айгу хэцүү юм тохиолдоод айгу сэтгэл санаагаар унаа depressed байгаа болохоор би Justin-ыг outэрж болох уу гэж тэгсэн чинь нөгөө охтууд нь ингээд дургу байгаа ш та угаасаа гэтээ хэдүүлээ ерөөсөө өөрсдийнхөө найз залуучуудыг авчирна гэж яриаггүй үстэй охтуудаараа уулзна гэж үстэй гэл тэгсэн чинь үгүй харин тийм л дээ гэхдээ би ингээд Justin-ыг авчрах хэрэгтэй байна антэр гэл тиймэрхүү юмнууд болж байгаа байхгүй. Тэгээ энэ нь бас ингээд 2 3 парттай заяа өөр партнуудтай. Тэгээ эхнийх нь парт нь аль үжин амар viral болсон. Тэгэл тэгсэн чинь тэр охтууд нь за би ресторан руу залгаад 10 хүн биш 11 болгоох яг гэл тэгсэн аахгүй. Тэгсэн чинь угаасаа залгаж асуугаагүй албаар тэнгуүтээ уучлаарай Hailey одоо энэ ресторан ингээ 11 болгож болохгүй гинэ 11 хүний одоо суудл байхгүй гинэ 10 хэврээл байх юм байна гэсэн чинь Hailey ямар сони би уулна түрүүн залгасан чинь ингээд 11 болгож болно гэхээр би аль үшээ reservation өөрчилсөн штэ гэл цаа. Тэгэл найз охтууд ингээл хоорондоо яриад Hailey ямар сони энтэй ингээл биднээс асуухгүйгээр шууд ингээ залгаад яатсан бахтай явах хэрэгтэй энэ гэж мэгэл цаа бөө юм болол. Тэгээд өөр партнууд байгаа байхгүй. Тэгэл хоёр дахь партн дээр нь яадаг ч үлээ эднэр олж мэддэг нь болохоор Hailey яг тэр өдрөө тэр найзуудаасаа асуугаад Justin ирж болох уу те ингээ reservation өөрчилж болох уу гэсэн өдрөө биш аль үжээ бүр 7 хоногийн өмнө нөлөө 2-7 хоногийн өмнө нөлөө тэр ресторан руу залгаад 11 болгоод өөрчилчихсэн байсан гэдгийг тэр найз охтууд нь олж мэддэг байхгүй юу. За тэгээ энэ бичлэгүүд нь угаасаа амар viral болоод тэгсэн чинь 2 дахь part нь ингээ тавигдсан байхгүй. Тэгсэн чинь 2 дахь part-ных нь бичлэгэн дээр нь Charlie Puth comment биччихсэн байсан заяа. Тэнгүүдээ I'm so invested in this гэх team comment биччихсэн байхгүй юу. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр би бол үнэхээр энэ бичлэгэнд ингээд донцчихлоо одоо ингээд амар анхаарлаа хандуулж байна гэсэн нэг тийм утгатай комент биччихсэн байсан. Тэгээ түүнээс гадна Charlie Puth-аас гадна амар олон тийм одоо алтартай хүмүүс тэ айгүй их инфлюенсерүүд эсвэл амар том брэндүүд заяа өөрсдийнхөө аккаунтаас ингээд комент чээд дараагийнх нь парт нь хизээ орох өстой тэсээ ядан хүлээж ин гэсэн амар их комментэд байгаа заяа. Дандаа бүх коммент нь баг ийм blue check mark тэ тэр нь болохоор тийм том брэндүүд эсвэл инфлюенсерүүд байгаа гэсэн үг шүү дээ. За тэгээд part 3 нь гарч ирлээ манайхаа. Part 3 нь гарч ирэхээс өмнө заяа. Юу тийм трейлер part 3 дээр нь юу гарах вэ гэдгийг одоо хальт харуулсан нэг тийм трейлер гарч ирдэг байхгүй юу? Энэ эмэгтэй тавьж байгаа. Тэгсэн чинь тэрэн дээр нь хин комент биччихсэн байсан гэж манайхаа. Hailey Bieber ингээ комент биччихсэн байгаа байхгүй юу? I'm locked in. Бас л ер нь I'm so invested гэдэгтэй адилхан би бүр ингээд тэсийн ядан хүлээж байна ингээд тэ үнэхээр одоо наадлах руу ч орчихлоо тэ би өстой энэ кинонд орчлоо гэж ярьдаг штэ тэ яг тиймэрхүү утгатай байхгүй юу? Тэгсэн чинь хүмүүс нь Hailey-гийн доор нь амир reply хийгээд иймэрхүү зүйлүүдийг бичиж байгаа байхгүй юу? Wait, is this a play about us? Энэ quote чи ханаас гарч ирсэн quote вэ гэхээр та нар Euphoria-г үзсэн бол мэдж байгаа. Euphoria-гийн season 2 дээр яг тэр high school дээр ингээл Lexi нэг жүжиг тавьдаг штэ musical жүжиг тавиал тэгсэн чинь тэр нь яг өөртөөхөө амьдралаар хийчихсэн те игч мэгчийнхээ амьдралаар хийчихсэн нэг тийм жүжиг тавьдаг штэ. Тэгэнгүүт нөгөө нэг Mary гэдэг character нь те ингээд юунд сууж агаад зэрэгтэл сууж байгаа тэр жүжигийг үзэж агаад wait, is this a play about us? Энэ жүжиг чинь бидний амьдралын тухай юм уу гэсэн тийм quote хэлдэг штэ те. Wait, is this fucking play about us? Тэрийг ингээд айгүйх Hailey-гийн комментийн доор хүмүүс бичиж байгаа. Ягаад гэвэл энэ гаргаад байгаа одоо скет чинь
чиний тухай байгаа үстэй гэдгийг одоо харуулах гатчих юм уу те. Ямар ч гэсэн Hailey тэгээд комент биччихсэн байсан. Дараагийнх нь part нь гарч ирсэн байгаа. Part 3 нь гарч ирсэн. Тэр part 3 дээр нь болохоор яг энэ октоудаараа ингээ бөөнөрөө ресторан руу яваад очсон чинь Justin аль үжээ тэр ресторанд байж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь та нар энд юу хийж явж байгаа юм? Би ингээд те Hailey жирнэ гэдгийг мэдээгүй. Би энд ингээд найзуудтайгаа байж байна. Та нар одоо эндээс яваа гэл ингээд Justin айгу тийм сонин suspicious юм гаргаад байдаг байхгүй. Тэгсэн чинь Justin тэрэн дээрээ тэр ресторанда ийм өөр эмэгтэйтэй байжсэн. Тэр эмэгтэй нь бүр Justin нэг babe хонгор минь энэ гэж дууддаг заяа. Тэгэд энэ part 3 дуустдаг байхгүй юу? Hailey яг тэр ресторан руу орж ирэл тэгэд дуусчих байгаа байхгүй юу? Part 3 дуусчаа. Гэхдээ тэр part 3 дээр нь Justin-ы дуу оруулж байгаа те дуу хоолойг оруулж байгаа хүн хэн байсан гэж Charlie Puth himself. Charlie Puth манаха. What are you guys doing here? Funny. We were about to ask you the same thing. Look, if Hailey sent you here to talk to me... Hailey knows you're here? Yeah, I told her I had dinner plans here, and that's why I couldn't do dinner with you guys. What are you looking at? Nothing. Are we done? No. Hey, guys. Did you follow me here? No, it wasn't even my idea to come here. Are you being serious right now? Can you guys leave? No, we're not leaving. We're here to have dinner. We're your friends anyway. Okay, maybe we should give you guys some space. Justin! Babe, our table's ready. I can explain. Энэ эмэгтэй бүр Charlie Puthтэй ингээд холбогдоод Charlie Puth бүр зөвшөөрөөд Justin-ы дуу хоолойг ингэж хийсэн байгаа хгүй тэр одоо жүжигэнд скетэнд. Тэгээ энэ ягаад юм амар зөвүүн бэ гэхээр ч те Charlie Puth чинь Selena Gomez-д дурлсан байсан үе байгаа. Та нар ягаад санаж байна? We don't talk anymore. We don't talk anymore гэдэг тэр дуу чинь Charlie Puth-ийн дуу шүү дээ. Selena Gomez-тэй хамтарч хийсэн дуу. Яг тэр үеэр манайха Charlie Puth ингээд Selena Gomez crashlж байгаа, Selena Gomez дурлцсан байсан гэдэг тийм одоо яриа байдаг. Энэ хоёрын хооронд бас жоохон юм болсон юм шиг үлээ заяа. Тэгээд тийм ч учраас яг тэр дууныхаа үеэр нэг удаа Charlie Puth яг тэрхүү дуугаа одоо perform хийж байхдаа fuck you Justin Bieber гэж хэлдэг байхгүй юу? Justin Bieber ингээд оромжлаа тэгж хэлдэг. Тэгээд түнээс нь болоод нэг хэдэн сарын дараа хэдэн жилийн дараа ч юм уу те хин Justin одоо Benny-тэй хамт байж явахдаа заяа ингээд Charlie руу залгаад заяа. Оо Charlie чи санжин чи хэдэн жилийн өмнө намайг юу гэдлээ те fuck you өнтер гэдлээ өнтер гээл тэгж ярьж байгаа нэг бичлэг байдаг заяа. Benny хажууд нь инээж юмнэг гээл заяа. Тэгсэн чинь Charlie за тэр чинь бол өнгөрсөн зүйл штэ те нэг олон жилийн өмнө болсон зүйл өнтер гээл тэгж байгаа тим юм болж исэн. Тэгээ тим бичлэг нь ч гэсэндээ байдаг интернет дээр. How are you, bro? Good, bro. We never really got to talk about just like years ago when you said fuck you on stage to me. I don't think it's very funny, to be honest. What, you talking about that shit 6 years ago? Yeah. It was like that was a joke. I know, but it hurt my feelings. Тэгээ та нар бодоод үзтээ. Charlie Puth чинь өөрөө Selena Gomez дурлцсан байсан тийм historyтэй хүнтэй ийм жоон холбоотой сүлбэтэй хүн байж иж одоо ийм Hailey Bieber, Justin Bieber хоёрыг shade хийсэн ийм жүжигт дуу оруулж байна гэхээр амар зөвөн байгаа зү. Айгу тийм ер нь л айгу зөвөн байгаа зү те. Тэгээд хүмүүс бүр oh my god, is that Charlie Puth's voice гэдэг бүр бөө юм болж байгаа. Тэгээд угаасаа Charlie Puth яг тэр part 3 дээр нь бас комент биччихсэн байгаа аахгүй тэрэн дээр болохоор энэ Justin-ы одоо дүрдтэй дуу оруулж байгаа тэр дуу хоолой айгүй танил сонсогдоод ахын хэний хоолой байлаа гэсэн маягтай худлагаасаа жоохон юм sarcastic байдалтай комент өгдөөсөн байлээ. Ягаад гэвэл өөрийнх нь дуу хоолой учраас. За тэгээ одоо дараагийнх нь part нь гарч ирээгүй байгаа. Одоо part 5 нь бол гарч ирэх хэвээр. Яг баригдаад те Justin ингээ Hailey болон Hailey-гийн найзууд нь баригдчихж байгаа штэ. Ингээ өөр ресторан дээр ингээ өөр эмэгтэйтэй явж байгаа. Тэгээ тэрний дараа юу болохыг бол одоогоор хүмүүс мдээгүй байгаа. Тэгээд хүмүүс бүр бөө юм болж байгаа харангуут оо group chat-ийн дараагийн хэсэг нь хизээ гарах юм бол group chat гэл амар их юм ярьж байгаа заяа. Тэгээ айгүй viral басан. Бас одоо юм 4 part бичлэгээр дөрүүлээ бүр 10 хэдэн сая 20 хэдэн сая тийм одоо үзэлтүүдийг аваад явж байгаа. Тэгээд юу н комент бичиж байгаа бүх хүмүүс нь blue check markтэй том брэндүүд эсвэл бол одоо
алтар нэртэй хүмүүс, influencer, celebrity хүмүүс байгаа байхгүй юу. Тэг хөрх амт ядаргаатай байгаа зү Justin Bieber, Hailey Bieber хоёр бол үнэхээр 50 байх аргагүй те ингээл иймч дуу гарч ирж те одоо viral болол иймч бичлэг гарч ирж viral болол хөрх амтаа өөрсөнд нь бол амар хэцүү байгаа ах угаасаа ойлгомжтой. Хүмүүс ингээ Hailey, Justin хоёрыг өрөвдөж байгаа ч гэлээ хүмүүсийн ярьж байгаа нь болохоор те энэ бүх зүйл чинь бол Hailey тэр нөгөө нэг Courtney гэдэг эмэгтэйгийн Selena shade хийж байгаа постыг лайклснаас болсон штэ. Тэр лайкийг хийснээс хойш 7-part series гэдэг юм гарч ирээд иймэрхүү янз бүрийн viral болсон те хүмүүсийг одоо энэ хоёрыг жоохон тохуу хийсэн тиймэрхүү бичлэгнүүд viral трендүүд гарч ирж байгаа. Тэгэхээр Hailey анханасаа Selena Gomez-ийг тийм shade хийж байгаа тийм постыг лайклахгүй зүгээр л нам жимэл байх байсан гэд те. Тим юм хүмүүс айгүйх яриад байгаа. За манайхаа сүүлчийн мэдээлэл байна. Сүүлчийн мэдээлэл болохоор Blackpink-ийн тухай мэдээ байх болно. Тэгээд та нар энэ тухай бас аль үшээ сонсчихсан байгаа. Өнгөрсөн 7 хоногт гарч ирсэн мэдээлэл штэ. Blackpink-ийн N-word-ыг хэлж байгаа айгүйх тиймэрхүү бичлэгнүүд тархсан байгаа интернетээр. За N-word гэдэг би угаасаа тэр яг үгийг нь бол хэлэхгүй нь ойлгомжтой. Тэгээд гэхдээ та нар ямар үг гэдгийг яриад байгааг бол мэдж байгаа хар хүмүүсийг дууддаг айгүй муухай тийм муухай racial slur штэ айгүй доромжилсан тиймэрхүү тийм муухай доромжийн үг байгаа. За тэгээд тэрхүү үгийг ерөөсөө хэрэгжилж болохгүй штэ. Ялангуяа Америкт бол огтхон хэрэгжилж болохгүй. Зөвхөн хар арьстай хүмүүс л бие биентэйгээ өөрсдөө хэрэгжилж болохлээс биш. Одоо өөр арьстангууд бол огтхонч хэлж болохгүй үг. Тэг хэрэгжилж байгаа нь баригдах юм бол шууд cancelэгдэн ажил дээрээ хэлж байгаа харагдах юм бол ажилласаа хадуулна ер нь тэгэл болохгүй гэсэн үг. Окей. Айгуу муухай бүдүүлэг доромжлол гэж үздэг. За тэгсэн чинь Blackpink-ийн Lisa, Jennie, Rose 3 одоо яг энэ хамтлагийн дебют хийхээс өмнө те audition энтерийнхаа үед дуулж исэн дуунууд дээрээ хэрв тэр үг гарч ирж байгаа бол те N гэд тэр үг чинь хэрв дуулж байгаа дуундар чинь гарч ирж байгаа бол алгасах хэрэгтэй байдаг, хэлэхгүй байх хэрэгтэй байдаг. Хэрв хар арьстай хүн л биш бол те. Тэгсэн чинь энэ 3 ерөөсө тоохгүй бүх одоо тэр энэ өгнүүдийг нь хэлж байгаа нь ингээд баригдсан баа. Тэг хүмүүсийн ярьж байгаагаар болохоор энэ бичлэгүүдийг хэн тараасан бэ гэхээр те энэ бүр дээр үе бичлэгүүд байгаа шүү дээ те. Хэн тараасан бэ гэхээр яг Blackpink-ийн харьяалагддаг байсан Солонгосын тэр нөгөө нэг лейбл нэ шүү дээ те. Лейблд нь ажилдаг байсан нэг ажилчаа ингээд албаар нууцаар ингээд тарааж байгаа гэсэн тийм мэдээлэл гарч ирсэн байгаа. За тэгээ Америкийн фэнүүд бол энэ хүү бичлэгүүдийг харчаад амар дургуутслаа илэрхийлж байгаа. Уул нь бол BTS, Blackpink хоёр ч юм бол ингээд Солонгосын K-pop группүүдээс анхны одоо тий бараг Америкт амар алдартай болсон. Америкийн айгүй олон фэнүүдийг шуугуулж чадсан тийм группүүд шүү дээ тий. Тэгээд тийм учраас ингээд айгүйх Америкийн фэнүүдтэй болчихсон байгаа. Тэгж яхад ингэж одоо хар хүмүүсийг доромжилж байгаа юм шиг юм N-word-ыг айгүй хэлсэн тиймэрхүү бичлэгүүдийг хараад айгүй дургуутслаа илэрхийлж байгаа. Тэг хүмүүс яриад байгаа нь шүү дээ. Эднэр бол ингээд худалгаас ууг бид нар мдээгүй маа. Тэг яагаад гэвэл бид нар солонгос учраас ингээд англиар ярьдаггүй учраас ингээд мдээгүй маа гэж худлаа одоо тайлбар өгөх одоо арга байхгүй. Яагаад гэвэл ялангуяа энэ гурав те Jisoo ч яг англи хэл мэддэггүй шүү дээ. Айгүй муу ярьдаг. Lisa, Rose, Jennie гурав ч бол амар англи хэлнээсээ штэ. Тэг ядж хаад солонгост ч өсөөгүй штэ. Rose чинь New Zealand одоо Australia антэрт өссөн. Тэг Jennie ч гэсэндээ New Zealand-д ингээ өссөн. Тэгээд New Zealand, Australia антэр гэдэг чинь бол англи хэл чинь одоо main language штэ тий. Тийм учраас угаасаа англи хэлэнд fluent байгаа. Тэгэхээр англиар ярьж байгаа бол N-word чинь бол болохгүй тий хэлж болохгүй доромжлын үг шүү дээ гэдгийг мэдж байгаа байж ингэж дуунууд дээр дуулж хэлж байгаа нь ингээд өөрснөө мэдсээр байж юм алдаа гаргалаа гэж бодож байгаа байхгүй. Тэгээ хүмүүс ярьж байгаагаар болохоор те энэ дөрвөн гишүүний явж яг англиар ярьж өссөн гурван гишүүн ийм үг хэлээд тахтай явах те гэж бөө юм болсон. Тэгээ айгүйх backlash авсан. Тим ч учраас хэрэг та нар одоо энэ гурвын TikTok руу яваад оронгууд комментууд нь баахан тиймэрхүү одоо энэ тухай ярьж байгаа тиймэрхүү комментууд байгаа. Тэг хүмүүс бас жоохон инээдтэй ч юм уу. Тэгээд тийм учраас л одоо энэ группийн нэр нь Blackpink гэж байгаа үстэй. Яг үлдээ хар ярьдаг гэж байгаа болохоор Blackpink гэж байгаа үстэй.
бас тиймэрхүү хошин юм хүмүүс ярьж байгаа. Тэгээ ямар ч гэсэн нэлээд иймэрхүү асуудалтай хил амтай байна. Тэгээ одоогийн байдлаар бол энэ гурван айл нь ч гарч ирж тийм мэдээлэл хийгээгүй байгаа, уучлалтгүйсэн ч юм уу янз бүрийн тиймэрхүү юмыг бол хийгээгүй байгаа. Тэгээд би бодож байгаа байхгүй яхаа Монголд бол те би харж байгаад бол энэ үгийг айгүй тийм зүгээр гоё үг гэж бодож ч юм уу те гоё хөр гангстер үг өнтер гэж бодоод нэг хүмүүс хэлээ яваад байж байгаа харагддаг ялангуяа залуучууд болохгүй шүү. Ялангуяа хэрэг та нар одоо Америк энэ төрд одоо аял зугаалгаар явахаар ирэх ч юм уу эсвэл одоо амьдрахаар ирэх ч юм уу тийм үед бол ингээд тэр үгийг амнаасаа гаргах юм бол хэрэг буруу хүмүүстэйгээ тааралдаа л те тиймэрхүү жоохон гангстер хүмүүстэй гадаад тааралдаа тийм үгийг хэлэх юм бол шууд буудуулаад үнэхээр алуулна окей эсвэл бол зүгээр тэгж хэлж байгаа чинь баригдах юм бол үнэхээр бөө юм болно зүгээр л бөө юм болно hate crime гэж авч үзэж болно хэрэг ингээд хүмүүс рүү харж байгаа тэгж хэлэх юм бол hate crime буюу одоо хүмүүсийг айрсангор нь үзэн ядж гинэ гэд баривчлагдах тохиолдол байна. Хэрвээ сургуультай хэлэх юм бол сургуулаасаа хөөгдөн, ажил дээр хэлэх юм бол ажлаасаа одоо халагдана. Окей. Тэгэхээр огтхон ч хэлж болохгүй шүү манайхаа. Тийм гоё сайхан үг бол биш шүү. Окей. За манайхаа иймэрхүү хов жуудыг та бүхэнд ярьж өгөхөр бэлдсэн байна. Иймэрхүү зүйлүүд өнгөрсөн 7 хоногт айгүй viral болж яригдсан байна. За ингээд та бүхэнд бичлэг таалагдсан бол лайк дараарай. Тэгээ channel дээр subscribe дарж амжаагүй эсвэл бол шинэ үзэгчд байгаа бол subscribe дараарай. За ингээд миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийнхаа хоб болгонгаараа цоо шинэ бичлэгтэйгээ уулзалтлаа. Баяртай.